Нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь Монгол улсад эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашигыг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талд үйл ажиллагаа явуулдаг. Холбооны ерөнхийлөгч цогцломоо тэргүүтээ удирдах зөвлөлийн гишүүд 2015 оны 10 дугаар сард Франц улсад зохион байгуулагдсан Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн хуралд оролцсон. Монголын төлөөлөгчид эрх хуралд оролцохдоо Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжид хурлыг эх орондоо зохион байгуулах санаачлал гаргасны дагуу Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн ээлжид хурлыг 2016 оны 4 дугаар сарын 22-наас 23-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн. Энэ хурлын ач холбогдол нь юу юм бэ гэхээр Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага бол игнэндээ 139 орны эмэгтэйчүүдийн байгууллагыг нэгтгэдэг. Томоохон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр анх одоо 1907 онд Герман улсын иргэн Клара Цеткин анх удаага 58 орны эмэгтэйчүүдийг одоо цуглуулж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд гаргаж ирж ярьсны дараагаар 1910 онд Дани улсын Копенгаген хотод олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өдөртөө болёо гэдэг санаачлаг гаргасан учраас өнөөдрийн хүртэл энэ өдөр тэмдэглэгдэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 гэсэн энэ одоо агуулгаар баяжиж тэмдэглэгдэж ирсэн юм а. Тийм учраас нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтөй үндэсний хэмжээний бүтцтэй олон улсын байгууллагынхаа хувьд анх удаага Монгол улстай энэ Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурлыг зохион байгуулах гэж байна. Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах тус хурал Азийн эмэгтэйчүүд ба гендерийн эрх тэгш байдлыг хангах сэдвийн дор эмэгтэйчүүд ба эдийн засаг, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба гендерийн тэгш байдал, хүний эрх, доктортой хөгжил, ногоон хөгжил зэрэг асуудлыг 2 өдрийн турш шийдэлцэх болно. Энэхүү хурал дотоодын хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон Азийн орнуудын зочид төлөөлөгчид оролцох юм а. Азийн бүсийн ээлжид хурлын бэлтгэл ажлын хүрээнд нийгмийн арчлал эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн эдийн засаг, боловсрол, гэр бүл, эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр олон нийтийн санаа бодлыг сонсож иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаар зорж байна. Нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 1999 онд Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажиглагч гишүүнээр хэлсэж 2003 онд Бразилийн Сан Пауло хотноо болсон Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын 18 дугаар их хуралд холбооны нэр бүхий 7 гишүүн оролцож тус хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй юм а. Социнтерний энэ Азийн бүсийн хурал дээр бол зөвхөн нийгмийн асуудлууд болох одоо эрүүл мэнд боловсролоос гадна хамгийн чухал бас нэг сэдв байгаа. Энэ бол одоо Монгол гэр бүл, за мөн Азийн гэр бүл, за өрх гэр бүлүүдийн тухай бас асуудал бас байгаа. Ерөн сүүлийн үед бол бас одоо Монгол улс маань яагаад энэ өрх гэр бүлийн одоо орлого бас буураад байна. Энийг хэрхэн яаж сайжруулах талаар бид нар бас энэ бусад орны бүсгүйчүүдтэй санал солилцож туршлага бас судлах ийм одоо том хэмжээний арга хэмжээнүүд бас хөтөлбөрт маань байгаа гэдгийг та бүгдд мэдээлэхэд таатай байна. Өгчөд ирэх гэж байгаа. За тэгэхээр бид нар олон улсын хурал учраас бас бид нар одоо оролцогчдынхаа аюулгүй байдал, оролцогчдынхаа одоо бас энэ олон улсын байгууллагын баримтлагдаг журам бүх юмнуудаас одоо хамаарат бид нар гадны ирж байгаа зочин маань нэг 30-аас 40 одоо гадны зочид байх бол за бид нар Монгол талаасаа нэг 100-аас 120 одоо эмэгтэйчүүдийн бүх одоо шатны бүх төвчний төлөөллийг одоо оролцуулждаг хоолойг сонсох ийм төлөвлөгөөтэй байгаа. Социалист эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын үндэслэгч Клара Цеткин өөрөө амьдарч байх үедээ дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдгийг уриалсан билээ. Түүний уриалгыг олон улсын эмэгтэйчүүд хүлээн авч хөдөлмөрлөх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрхийнхээ төлөө тэмцэж дэлхийн их тайвныг тогтоох, ядуурлыг бууруулахын төлөө нэгэн дуу хоолойгоор тэмцэж эхэлсэн нь өдгөө үргэлжилсээр байгаа юм а.